Сайн бацхан уу. Өнөөдөр хилзүүн асуудлаасаа болоод дээрлүүлж байгаа хүмүүсийн талаар бид хоёр ярилцах болно. Сайн бацхан уу. За хоёулаа шууд ярианд оръё. Танд хилзүүн бэрхшээлээс болж үүссэн тийм дээрлэлттэй та тулгарч байсан уу? Одоо хүүхдэл юм чи одоо тийм байгаа. Одоо ч хүртэл байдаг. Гэтэ миний хувьд яг ингээ хамгийн яг хилзүүн бэрхшээлтэй яасан гэх юм бол яг миний яг 13-аас 15 насны хооронд байсан. Яагаад гэвэл би гадаадд байсан. Манай аав ингээд гадаадд ажилладаг байсан. Би тэгээд тэрүүгээрээ дагаад ингээд гадаадд явсан. Тэгээд би анх ингээд сургууль орохдоо ингээд олон улсын хүмүүсийн сургууль байсан. Олон янз үндэстнүүд байдгүйсэн бараг 100 гаруй үндэстэн. Тэгээд би тэр дундаа анхны Монгол нээсэн. Тэгээд Аз хүүхдүүд байдгүйсэн л тэгтээ над шиг тийм цагаан хүүхд байгаагүй. Одоо Аз төрхөөрөө. Тэгээд тэрэнд бол эхний надад бол яг 1 жил яг хамгийн хэцүү байсан. Яг би хэл мэддэггүй байсан. Тэгээд хэл мэдэхгүй тэгээ ойлголцлын бэрхшээл амирх байдаг гэсэн. Тэгээ бас үзмжээр амирх гадуурхагддаг ангийнхандаа. Тэгээд эхэндээ бол ингээ ойлголцох гэж нэлээд хазаадаг гэсэн. Гэтэл ингээ ойлголцож яг үзээд л эхлэнгүүт манай сургууль ингээ нэг шинээр ингээ гадаад зорж ирсэн хүмүүс ингээд ямар ч хэлний мэдлэггүй хүмүүсд тийм зориулсан тийм шинэ анги бий болсон. Би тийш нь орж ирсэн. Тийш ороход надаа хамаагүй гайгүй байдаг гэсэн. Яа тэгвэл надтай адилхан хэл мэддэг хүмүүс байдаг. Бид энэ нэлээд олон найзтай болдог байсан болсон. Тэгээд тэндээс яг би бүх юм ихнээс нь сурсан бол надад амар санагдчихсан. Амар санагдчихсан. Гэтэ би яг бүр яг сайн ярьж чаддаг байсан. Гэтэ нэг тэдний ярьж байгааг ойлгоод тиймэрхүү байдаг байсан. Тэгээд надад өмнөдөө эхний 3 сар бол яг очоод яг хамгийн хэцүү байдаг байсан. Яа би дөнгөж эхэлсэн сураад тэгээд хүүхдүүд амар сайн ярьдаг гэл би ингээд бусад хичээлүүд нь ойлгодгүй. Гэтэл миний хамгийн сайн гайгүй ойлгодог байсан нь мат. Яа л мат нь одоо Монгол жишээ нэг хичээлүүд нэр амар төрүүлж авдаг амар урд үзээд амар нэлээд дэлгэрэнгүй үздэг. Гэтэл гадаад ингээд яг хүүхдүүдийг ингээд яг багаар нь тэгээд амар хоббигоор нь явуулдаг гэсэн. Тэгэхэд ингээд би жишээ нь тэнд 4-р анги байхад тэнд дөнгөж үржих хүрдээ үздэг байсан. Үржих хуваах. Тэгэхэд надад амар амархан санагдчихсан. Тэгээ би ангидаа амар маттаас ангиж магтуулж байсан. Тэгснээр нэг ангианд амар үнэлэгдэг байсан. Гэтэ нөгөө талаас гэх юм бол ингээд бусад ангийнханд ингээд үзэхдээ би ингээд нэг тийм нийлжэрийн тийм нэг Аз гэсэн утгаар тэнгуүтэй Монгол гэсэн улсыг мэдэхгүй болохоор Хятад Солонгос гэж амар дормжлуулдаг гэсэн. Тэнгуүтэй тэр үед бас дөнгөж нэг PSY нэг Gangnam Style гарч ирсэн. Тэгээд би яжаад амар бүдүүн байсан. Амар бондор тэгээд нүүд нэр байнаар. Тэгээд тэд нэр яжаад тэр үед амар YouTube амар алдартай болж байсан болохоор би ангийнханд амар Gangnam Style гэсэн утгаар амар дээрлэхүүлдэг байсан. Тэгээд урдаас нүг хэлээд эхлэнгүүт ингээд тэд нар намайг амар дээрлэхэд гэх юм уу. Ингээд нэг асан штэ хүмүүний уурлаад асгалаарэ тэгэхээр ингээд намайг дээрлэхэд нэг жоохон тэгдэг байсан. Тэгээд ялангуяа тэр нэг хэсэг ингээд нийлдэг байсан хүүхдүүд ингээд өөрсдөө үндсээр нийлдэг байсан. Яа л өөрсдөд нь ойлголцоод амар гэдэг. Тэнгүүтээ хар хүүхдүүд амар нийлж дээрлэгдэг байсан. Яа л би тэндээ шаал өөр. Тэгээд бас би бараг ганцаараа байдаг байсан. Тэгэхэд би ингээд яг тэд нар ингээд намайг бараг дээрлэхэд 3-4 сар болсон. Би тэгээд нэг өдөр төвчлгөө өөрсдөө нэг мэддэг өгнүүдээ нийлүүлээд нэг үг хэлсэн тэд нэр муулаад тэгсэн чинь тэд нэр би нэгэнд нь хэлсэн чинь тэд нэр бөөнөр над руу дайраад тэгээд бандерын нойл руу оруулаад намайг баахан бас хатуудж исэн. Тэгээд тэр надад яг үндэ хамгийн хэцүү байсан. Тэгээд нэг жил өнгөрсөн. Тэгээд явсаар байсан. Тэгээд явцын донд олон найзтай л болсон. Гэтэ бас ингээд гадуурд нэр авах хүртэл тийм нэг гадуурхал юм надад мэдэрчилээд байсан. Энэ байдалд ер нь сэтгэл зүйчин ерөнхийдөө бол ямар хөө байсан бэ? Тэгээд үүнээсээ яг давж гарч чадсан уу? Тэр үед бол яг эхэнд очиод бол миний сэтгэл зүй амар хэцүү байсан. Яагаад гэвэл би тэр үед ингээд багш нар ингээд ялангуяа надаас амар хүчилдэг байсан. Яагаад би хэлээ мэдэхгүй бол тэд нэр хичээл ормоор байдаг. Би ойлголцохгүй тэнгүүтээ би ингээд хүүхдүүд жишээ Франц хэл юм уу? Франц хэл эднэр ингээд тэнгүүтээ тэндээс ингээд нэг амар юуны хичээл ордог байсан. Шашны нэг христийн шашин гээд тэгэхээр би тэрийг ойлгохгүй байжаа би ингээд өөр ангид орж ганцаараа зураг зурдаг байсан. Яагаад гэвэл хичээл нь ойлгохгүй болохоор намайг ирэхэд хайждаг л байсан. Тэгэл би тэр үед ингээд ангиас ингээд аим гадуурхагдаа тэгээд ерөнхийдөө ихэнх хичээлдээ суудаг байсан. Тэнгүүтээ яагаад гэвэл нэг ойлгохгүй болохоор
Тэгээд тэр үедээ тэгээ багш нартаа ингээд хаяад ингээд тийх анги руу орж ирэнгүүтээ тэд нар ч он загнуулдаг байсан чинь ингээд ойлгохгүй юм байж гээд тэгээд би эхэндээ бол ойлгохгүй л тэгээд загнуулаад л байдаг байсан. Тэгээд сүүлд нь ингээд манай аав Францэлтэй байдаг гэсэн. Тэгэхэд ингээд надад яг надад хэлжсэн ийм утгаар хэлж байгаа шүү гээд. Тэгээд өндөө хүүхд хэл мэдгүй бол ингээд өөрсдийн загинж байгаа мó эсвэл тийм нэг муулж байгаа нэр мэддгүү эхэндээ. Эхэндээ ингээд заад нэг айгуул ярилцж байгаа юм байна гэж бодоод яг тэгээд хэлэн ингээд баг багаар ойлгоод сураад хэлсэн чиг тэд нар яг намайг өндөө юу гэж хэлжсэн, юу гэж муулж ирсэн энэ амар сонссны дараа надад ингээд амар хэцүү ингээд гэртээ харахад хүртэл ингээд амар гутран хараад тэгээд хичээлийн хүсэлгүй болоод сургуульд очих тийм шалтгаан амар бага байдаг байсан. Тэгээд хаяада бүр ингээд хичээлээ ингээд пэлжсэн ч байгаа. Ингээд пэлаа тэгээд тэрийг харин манай аав анзаарсан. Тэгсний ачаар нэг сургуулийн захиргаа нарт хэлээд нэг овоог айгуул байдаг гэсэн. Тэгээд гэтээ яг тэрний дараа ч гэсэн хүүхдүүд нэг нууцаар 0 бид нар намайг бизнес бид нар оронгууд ингээд толгоор эднэлүү нэг аль зохиод юм уу тийм бид нар байдаг гэсэн. Тэгэхэд ингээд бүх юм гайг болсон гэж боддог байсан чинь өндөө үгүй байж тарсан. Тэгэл явцсан дунд тэгээд надаас хад нөөр хүүхдүүд шилжиж ирдэг байсан. Тэгэл би гайгүй болсон хинч удаашаа надаа нэг анхаарах болоод өөр хүүхдүүд рүү анхаараж эхэлсэн тэд нэр. Би бол 1 жил гар болсон үлээр. За таны тэгээд Монголд ирэхэд чинь ерөнхийдөө ийм дээрлэлт энэ төр болж ирсэн үү? Ер нь ямар хөө байсан бэ? Монголд ирэхэд. Монголд бол байсан. Миний хувьд бол Монголд ирсэн хамгийн хүндээсэн. Яг би дөнгөж гадаадас ирчээ. Тэгээд яг их орондоо ирсэн мэн гэдэг аим баярлж байсан. Гэтэл би үүндээ ингээд яг Монгол л мэдгүй байсан хатын сурцсан юм чинь. Тэгээд Монгол л мэдгүй байсан болж ангийнханд амар дээрлгүүлдэг байсан. Багш нартаа ч хүртэл хаяадас жоон загнуулдаг л байсан. Нөгөө нэг Монгол хэл эднэр дээр эднэр юм уншиж чадахгүй байна, удаан уншиж гин, үсгэлж уншиж ингээд тэрнээс болж ангийнханд нилээд гадуурхагдаад тэгээ багш нартаа ч амар дөнгөтэй би нөгөө нэг гадаадад эднэр яагаад нөгөө нэг хүмүүс юм ялгалан гадуурхдаг шүү дээ үндэстнэр нь. Нөгөөдөө манай ангийнхан нэг удаа ингээд хятад гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр би нэг удаа өмөрцөн чи нөгөө хачидэг хятад юм уу гэд тэрнээс болж би 6-аас 8 дугаар анги хүртлээ үндэ яг жинхнээс амар яг ангийнхандаа хятад гэсэн утгаараа амар гадуурхдаг гэсэн. Би тэгээд тэрнээс болж амар eerдэг болсон. Тэгээд ингээ ангийнхнаасаа болоод жоохон eerээд сандраад юмд амар санаа зовоод тийм байсан. Тэгээд яг Монголд надад хамгийн хүн дээр туссан өөр нэг шалтгаан гэх юм бол ингээд яг эхэндээ тэд нэр би яг монголоор нэгсэн ойлгодог байснаас тэгэхэд тэдний ингээд амар хараадаг байсан л байлээ. Жохон тэгэхэд би ингээд мэдхгүй дагаж инээгээд тийм утгаараа нэр яадаг байсан. Тэгдэн би улам өөрөө шоглуулдаг байсан, улам их шоглуулдаг байсныг сүүлд нь хэлээд мэдсэн. Тэгээд надад амар Монголдоо гэтээ одоо гайгүй л дээ. Одоо л нэг өстэй дээлгүүлжсэн найз хүүхдүүдтэй найзууд болоод эднээс гойлаа. Гэтээ тэр үед бол надад үндэ яг өсвөр насны үеийн хүүхдийн нас тийм болохоор хүүхд олон юм бодож ирсэн. Тэгэхэд ер нь үндэ л хэцүү байсан да. Тэгээд энэ одоо сэтгэл зүйн тал дээр үнэхээр ингээд ийм дээрлэгчтэнд орж байгаа хүүхдэд аяга хэцүү гэдэг шүү дээ. Тэгээд энэ үүнээсээ ер нь яаж гарсан бэ сэтгэл зүйн одоо энэ хүнд байдлаасаа? Үүнээс гарсан гэх юм бол үгүй яг анги болонд ингээд бүгдээрээ ч тэгж гадуурхан цаашаа. Тийм нэг надаа нэг тийм найзууд байдаг байсан. Бид нэгээд нэг хоббитэй байдаг байсан. Тэрүүгээр ингээд нэгдэг байсан. Тэгээд бас ангиас чөлөөт үедээ, ангиас гадуур үедээ би ингээд өөрийгөө амар хазаагүй болгож чинь гадаад хэл нэртэй шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө хэлээ сайжруулах талаар юмудаа бодоод ерөнхийдөө ангийнхнаа нэг тоохгүй ингээд яваад ихсэн. Тэд нэгээд дээлгч очиж улам ингээд урдаас нь дуурайд байх юм бол үгүй яг хадуурж хэвчээ л хаяада тийм бүр нэг бие барьж чадахгүй. Тэгэх юм бол чамгаас дээрлэхэ болон ч өөрөө өмөрөөд чиний бол тэд нар цул дорой эднэр гэхээ харуулахгүйгээр урдаас нь тэмцэх юм бол тэд нар угаасаа явандаа болчихно. Тэгээд би хаяада тэгдэг байсан. Гэтэ яг үндэ би бол нэг ангийнхнаа нэг тоохоо болцсон. Урдаас нь ингээд би тийм биш нэргээд байх юм бол тэдний намайг улам л илүү өвдөх байдлаар дээрлдэг байсан. Тэрнээс хойш тэгээд ер нь өөрөө ч Монгол хэлээ сураад тэгээд ерөнхийдөө илүү Монгол түүх заншлаа мэддэг баснаас хойш би ингээд ангийнхандаа ерөнхийдөө гайг болоод уусаад тэднэртэй нэг болоод тэгснээр ерөнхийдөө миний юу гайг болсон дээрлэгэл. Гэтэ одоо би нэг хаяада одоо ч гэсэн хаяада ингээд нэг хичээлүүд нэр дээр жоохон
юм уншаад эднэр эхлэнгүүт би нэг жоохон ярддаг болохоор ингээд сандардаг. Тэрнээс бол ингээд жоохон хаяадаас ангиандаас тийм загнуулах юм уу тийм нэг гадуурх үеэс байдаг. Гэтэ өмнөхтэй харьцуулахад гайг болохоор ерөнхийдөө амар зүгээр болсон. Тэгээд амар тайван байгаа. За одоо ингээд тантай одоо ижил бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Тэгээд энэ хүүхдүүдэд хандаж нэг тийм урмын өвч юм уу илээч? Урмын үг гэх юм бол ерөнхийдөө ихэнд одоо яг Монголд ирсэн гэсэн яг Монголд ингээд хэлээ мэдгүй ирэх юм бол хатрын битээ санаа зовоо. Ингээд чи ингээд бүх юмыг шинээр л үдэж байгаа юм шиг тэгээд гайгүй. Тэгээд чи нийгэмд тууштай бай. Тэгэхэд юмнуудад хүний хэлж байгаа чи ингээд хүний хэлсэн үгнүүдийг ялангуяа хэл амаараа хадгарамжилж байвал тэдний хэлсвийг нэг битээ тоо. Тэд нар ч бас өөрсдийн гэсэн муу эднэр зүйлээ ямар төгсөн биш. Тийм утгаараа тэдний хэлсэн үгнүүдийг нэг битгий тоо. Тэгээд өөрийнхөө хадвартай зүйл бол өөрийгөө загвайлах тэдний ингээд хэлж байгаа зүйл нь ингээд өөрийгөө ингээд шүн эднэр унтж байгаа нэртэй бодох эднэр юмгээр өөрийгөө жоон загвайлах. Тэгэхээр яванда мартагчин тэгээд эцэст нь хэм бол өөртөө ихтэй бай. Ямар ч чамайг тэгж хэллээгээд чи тийм болчихгүй. Ийм л зөвлөгөөнд хэлээ та. За бидэнтэй ирж сэтгэлээ хуваалцаж ярилцсан ариун төгсдөө баярлалаа. Та бүхэнд ч бас ийм дээрлэхэлтэй холбоотой асуудал тулгарч байсан бол 11 сарын 4-7 би дээрлэхгүй Иран дээр явагдаж байгаа манай ивентэд нэгдээрэй. Баяр таа.